19 дугаар өдөр. Повонха гэгэмбэр урд нь хотол өдөөлтийг хэрхэн засах тухай товчлон хурааж зохиосон болоо тэрээр майдрын өрөөлөөс муу заяаны мөрийг буцааж үлдэх бөгөөд өндөр язгуурын мөрийг машид үзүүлэгч өтлөхгүй болон үхэхгүй дор татан үлдэгч бодийн сэтгэл дор мөргмүй химээхийг татан зохиовой. Түүнчлэн тэрээр урдын газрын хувааруудыг сэргээснээр дараа нь тэр хийгээд ерөөлийг арилжихуйн ёсон түүнд шүтснээр өгөх авахыг хэрхэн бясалгах ёсыг дахин давтаж номлосон буйзаа. Мөн тэрээр 7 хэсгээс эхний хоёрыг нь дахин баримтчлуулж номлосон бүлгөө. Тэр мэт инхрийлэн баригч, оюун хийгээд ясал орхигч, оюун хоёр нь өөр хийгээд өрөөлийг арилжихуйн бодлыг үүсгдэг суурь нь болдог учиртай. Одоо бид бүхэн өөр хийгээд өрөөлийн байрыг нь солих хэрэгтэй. Ингэснээр та бүхэн дээш нь арвижуулахын тухайд урдын номлосон мэт нэгүүлсэнгүй сэтгэлийг зориглосноор зовлон авах хийгээд асархуйг зоригдсноор бие төгс идлэл буйны үндсээ өгөх ёстой. Тэгээд та бүхэн түүнийг судалснаар амьсгалаа авах гаргах хоёрт өгөх авах дор найруулаарай. Түүнчлэн та бүхэн түүнийг эс мартахын тухайд өдрийнхөө ажил үйлдвэрийг үйлдэж байх зуур өөр хийгээд өрөөлийг арилжахын уншлах судрыг амны уншлахандаа авах хэрэгтэй. Тиймээс бодийн сэтгэлийг тэтгэх хоёр хувьсыг нэг дор хуйлруулснаар үйлдэх ёсны горим дараалал газрын хуваар ялгамжааны тоон олон цөөн байдаг ч энд товчлон хурааваас нэгдүгээрт сэтгэлээ тэгшэтгэх, хоёрдугаарт их гэж бодох, гуравдугаарт ачийг нь дурдах, дөрөвдүгээрт ачийг нь ялгамжаатайгаар дурдах, тавд нь ачийг нь хариулах. Үүний дараа 6 дугаарт нь өөр хийгээд өрөөлийг тэгшэтгэх, 7-д нь өөрийгөө инхрийлэн барих нь гин бүгдийн үүд хэмээн санах. 8 нь бусдыг инхрийлэн барих нь эрдмийн үүд хэмээн санах. Одоо өөр хийгээд өрөөлийг бодиттой арилжахуйн санах. Хэсэгт 9 дугаарт нэгүүлсэнгүй сэтгэлийг зоригдсноор авах. 10 дугаарт хоёр төрлийн асархуй байгаа амгалан лугаа төгөлдржүүлэхийг хүсэн асархуй сэтгэлхийг зоригдсноор өгөх. Ингэснээр тэр мэдх өгөх авахыг үйлдсэн ч жинхнээрээ өгч авахыг үйлдэж чадаж байгаа юм уу да хэмээн ажиглах гэмээн тэр нь өрдөө дүрслэл төдийл байсан. Өдгөө бид бүхэн амьтны тус амгаланг бодиттой бүтээж хүчрэхгүй байна гэж үзээд улмаар тэр мэтийг бодиттой үлдэх хэмээснээр түүнийг үүргэнд үүрэх болоо гэсэн үлэмжийн санааг үүсгээрэй. Түүний дараа 11-дүгээрт туулсан бурхны хутгийг олохыг хүсэгч бодийн сэтгэлийг үүсгэх хэмээн 11 газрын хуваартай билээ. Дээрх 11 зоригдлын аймаг нь уг үрийн 7 хувьдас болон өөр хийгээд өрөөлийг арилжах 2 хувьсыг хуйлруулснаар анхаарлан авдаг ёсон болоо. Эцэстээ нууц тарны хот мандлын дээд ялгуусан лугаа цохилтхын шүтэн барилгын анистай юм аа. Түүнчлэн бярман намцал хийгээд живжүмчуд хэмээх хүрдэн орчуулагч хааны тавьсан ерөөл лугаа хувь зохиолдох юм аа. Хамаг амтан амгалан лугаа төгөлдөр болох болтугай хэмээснээр чуулганаа давлгаад ихээр гүйцээх хэрэгтэй. Түүнчлэн та бүхэн тэр мэд бодийн сэтгэлийг үүсгэснээр үрийн мөрийг үйлдэхийн зоригдлыг үйлдээрэй. Түүнд та өөрийгөө чадагчийн эрхтийн лагшин дор хувилгаснаар бие лагшингаасаа гэрэл цацруулснаар амьтны зовлон арилгалаа хэмээн санаарай. Ингээд хамаг амьтанч бас бурхан багшийн лагшин дор хувирлаа хэмээснээр баясхуйг дадуулах хэрэгтэй. 3 орон, 3 хор, 3 буйны үндэс хэмээх нь сэтгэл зохистой, зохисгүй. Завсрын 3 оронд тачаал уур тэргүүднийг төрүүлэх болоо. Түүнчлэн бусад амьтад тэрхүү 3 оронд зоригдсноор тачаал уур тэргүүт нь Нисванисыг төрүүлдэг шүү дээ. Тэр 3 дор шүтснээр муу заяа хийгээд орчлон дох зовлонгийн уг сэлцтэй нь үүсгдэг. Харин Бибер эдгээр бүгдийг
өөр дээрээ авснаар хамаг амьтныг тачаал уур мухагаас нь салгаж улмаар буйныхаа үндэс лугаа төгөлдржүүлж үйлдлээ хэмээн санаарай. Ерөн муу нөхцөл, хил ам, хэрүүл тэмцэл, өвчин эмгэг тэргүүтэн бүгдээрээ өөрийгөө инхрлэн барьснаар уршигладаг юм. Түүнчлэн миний муу үеийн үр барагдсныг уг хийгээд бусдын зовлон авсан нугууд нь над дээр боловсрох боллоо хэмээснээр сэтгэл машид амгалантай болмой. Тэр мэтчлэнгээр оюун судлахыг дадуулах гэмээн муу нөхцөлийг нөхөрт ургууснаар сэтгэл хизээч амгалангүй байна гэж байхгүй. Тэм учраас оюун судлахыг жаргалын хот балгад хэмээн нэрийдснээр учир өгмөй. Үүгээр та бүхэн өчүүхэн муу нөхцөлд ор тэсвэртэй хандах болмой. Үлгэрлэгээс худалдаачин зам додохын цагт хур буух гэмээн хулгайчийн аюул үгүй болно. Мөн цас орохын үед ачаатай амьтдын туйраа илэгдэхгүйгээр сайн тал буй за бодит садвын явдалд орохугаас хэрвээ засах арга байх бол хэрвээ эс баясахын хэрэгт юм. Хэрвээ засах арга үгүй бол мөн эс баясахын тус гэж хэмээн зарлигласан мэт. Зовлон зүдгүүр тохиохын цагт эс баясавчиг түүгээр яахан тус болох. Тийм учраас та бүхэн түүнийг нөхөр дор уруулах хэрэгтэй. Тэгээд ч зарим нь өвчин тэргүүтэн нэрвэгцснээр үхлийн даваан дээр очимогц хэдийгээр мөрийн зэрэг адилын номыг сураагүйч мөнх бусын оюуныг зөндөө мэдлүүлж байгаа нь үзэгддэг шүү дээ. Тэр мэд муу нөхцөл гарахын цагт надтай юу тохиолдсон ч хамаагүй. Харин хамаг амьтны гарц гамшиг над дээр буух болтугай хэмээн санахын тус эрдмээр илүү зөвлөж байхгүй юм аа. Үүгээр муу нөхцөлийг бодийн мөр дор ургуулахыг санах ёсыг дахин номдож хайрлсан буй за. Явдлаар уруулах. Явдлын дөрвөн чуулганыг хураах, түүтгэрийг арилгах, бүднэр дор балин өгөх, номын сахиусан дор үйлсээ захих болоо. Хэрвээ та бүхэн оюун судлахуйд сайдар дадсан гэмээн өвчин тэргүүтнийг тусахын цагт хамаг амьтны зовлон над дээр боловсрч байна шүү дээ. Эн чинь миний өгөх авахын үйлдсэн үр давар байна. Өдгөөгийн өвчин минь улам дордуулж үйлдэхтэн хэмээн номын сахиусан дор үйлсээ захидаг буй за. Хэрвээ та бүднэр дор балин өгөхийн цагт та бэр намайг хорлож үйлдсэн ачаар би хилэнц түүтгэрээ арилгаж чуулганы хурааснаар анхааран авалгыг сайтар үйлдсэн юм шүү. Урьд хорлол учруулснараа өдгөө намайг улам ихээр хорлож үлдэгтэн хэмээн санах хэрэгтэй. Энэ нь ч нилээд зүрх зоригтой бодол бөгөөд оюунаа ихэд судлаагүй хүмүүс тэр мэд бодож чадахгүй байхын зэрэгцээ айн жигээрмширдэг болмой. Тэр мэтийн хүмүүс өвчин тэргүүтэн эс гарах айдлын ерөнхий үйлдэлийг захих хэрэгтэй. Хэрвээ танаа гэр чинь усанд автах ахвал та бүхэн үндсэн шалтгааныг нь эрэлцснээр түүнийг хорих мэд зовлонгийн уг болсон хилэнцгийг дэвчих агаад амгалангийн уг болсон чуулганыг хурааснаар буйныг бүтээх амуй. Хэрвээ та бүхэн 100 байлин хэмээхийг үйлдэсний дараа хилэнцгийг намжлах судрын дагуу намжлах гэмээн тэрхүү дөрвөн үйл бүрдэх болно. Түүнчлэн 100 байлингийн хойно оюун судлахын ёроолыг оруулах ахуй зохистой юм аа. Даруй аль чадхаараа дадуулагтун хэмээн зарлигласан мэд. Гинэт сайн муу нөхцөлийн аль нь ч гарсан бай. Тэр даруй түүнийг мөр дор авснаар оюунаа судлах хэрэгтэй хэмээн зарлигласан болоо. Нэгэн насандаа анхааран авалгыг хэрхэн хуйлруулахыг үзүүлэх. Үүнд 5 хүч бий. Цагаан хөрөнгийн хүч, дадлагын хүч, шиддэх хүч, асар хашраан залхаах хүч, ёруулийн хүч 5 болоо. Түүний дотроос шидэх хүч нь хэрэг ихтэй бөгөөд та бүхэн өглөө эрт сэрэх даруй бие бэр ерөнхийдөө энэ нас тусгайлан энэ жил ялангуяа өнөөдрийг тусгүй өнгөрөөхгүй шүү. Мөн өөрийнхөө жинхэнэ дайсан болсон өөрийгөө инхрийлэн баригчийг номготгосноор тусыг төгөлдржүүлж үйлдэх хэмээн хүчтэй хатуу санах хэрэгтэй.
Энэхүү шидэх үйлдэлээр үйл явдал бүхнээ буян нүглийн ба их баг хөлөгний үйл дор үүсгэмүй. Адаглаад л та бүхэн нэгэн бөөсийг алгах ч юм уу эсвэл гүнзгий хийхээс янар шийдэх үүлийн шийдвэрээр үлддэг шүү дээ. Бид бүхэн өглөө эрт босоод бүсээ бүслэхийн цагт хоол хувцас яруу алдарт тэргүүтэн энэ насны амгалан олохын аргыг шийдвэрлэдэг бидтэй. Тэр мэт үйлдэлүүдээрээ та бүхэн өөрийнхөө урдын шийдвэрээ эс мартахын тухайд бүсээ бүсэлснээр шийдэх үйлийг оюуныхаа мухарт лавлан шийдэх хэрэгтэй. Цагаан хөрөнгийн хүч нь бодийн сэтгэлийг арвижуулахын тухайд бэлтгэл үйл ажиллагааны үүднээс чуулганыг хураах, түүтгэрийг арилгах тэргүүтэн болоо. Бид бүхэн үйлдсэн буйнаа ихэвчлэн энэ насанд алддаг. Тиймээс тэр мэд одуулахгүй байх нь чухал юм шүү. Дадлагын хүч нь та бүхэн явах, суух, унтах тэргүүтэн юу ч үйлдсэн. Хоёр төрлийн бодийн сэтгэлийг арвижуулахын арга дор үргэлжлэхийг тасралтгүйгээр судлах хэрэгтэй. Их бодисод ба нугуудын бодол бидний оюун санаанд үнэхээр багтахгүй бүлгөө. Тэд нар толгой, хөл, гараа өгөх тэргүүтэнч дадлагын эрхээр гардаг учиртай. Эхний үед дархан ч юм уу эсвэл мужааны ажлыг мэдэхгүй байж магадгүй ч тэдгээр дор суралцсны дараа хялбар болдог мэт. Өөрийнхөө бие амийг өгөх нь бас урдийн дадлаар хялбар болдог шүү дээ. Хожим дадлын эрхээ биеэ өгөх нь ногооны зутанг өгөхөөс ч хялбар болмоо. Мөн дадлагаар хялбар болох зүйл гэж хаанаас байх вэ дээ хэмээн зарлигласан мэт урдийн зарим дээдэс моринд мордохдоо нэг хөлөө нэг дөрөө дээрээ гიშгээд харин нөгөө хөлөө хоёр дахь дөрөө дээрээ тавихын хооронд мөрийн зэргийн шударгатан боловсруулах бясалгалыг бүрнээсээ үйлддэг байсан нь бас дадлагын эрхээр гардаг байсан юм аа. Дадлага хийгээд бясалгал хоёр нь нэгэн утгатай болоо. Хэрвээ бид бүхэн дадлага үгүй байсан бол цай уух нь ч бас хялбар бусал байх бизээ. Асар хашраан залхах хүч нь өдгөө та бүхэн өөрийгөө инхрийлэн баригчийг үргэлжид төрүүлдэг болоо. Жухамдаа бид бүхэн түүнийг хорих хэрэгтэй. Улгааш нохоог цохих мэт инхрийлэн баригчийг хашраан залхах ёстой. Ерөөлийн хүч нь та бүхэн өөрийнхөө буйны үндсээ орой унтахаасаа өмнө хоёр төрлийн бодийн сэтгэлийг арвижуулахын тухайд зориулах хэрэгтэй юм. Эдгээр тав нь энэ насны таван хүч шүү. Түүнээс гадна үхлийн таван хүч гэж бий. Эдгээр нь оюун судлахын тэргүүтний хувьдас мөн. Их хөлөгний эвгүйтгэлийн увдс нь таван хүчийн явдлаас мөрөх хэмээснээр инхрийлэгдэн хэмээн зарлигласан мэт. Оюун судлахын эвгүйтгэлийн увдс нь хиг болон пад гэж хашгирдаг. Бусад эвгүйтгэлийн увдс нугуудаас гүнзгий юм аа. Шидэт хүч нь биебээр үхлийн үе хийгээд зуурдын орон тэргүүтэнд ч бодийн сэтгэл лүгээ эс хаагцаж үлдээ хэмээн шийдэх болоо. Цагаан хөрөнгөний хүч нь та бүхэн эд таваарта тачаал ихтэй хэмээн авч үзье. Хамаг эд хэрэгслээ дахил болгон өглөг дор үлдэх ч юм уу эсвэл ялгамжаатай орондоор өргөх хэрэгтэй. Түүнчлэн та бүхэн эд таваараа өглөгт зориулахаар гэрээслэж үлдэх ёстой юм. Чингвэл та бүхний үхсний чинь хойно буйны үндсэн зориулгадах бусдад ч тус ихтэй болно. Хэрвээ та бүхэн тэр мэд зориулахгүй гэмээр урдын нэгэн гэлэн бадар аягандаа хэд хорогцсноор могоо болж төрсөн түүхлүгэ адил болмоо. Бурхан багш түүнийг ой шугуу руу хөөсөн ажээ. Гэтэл мөнөөх могоо ууралснаар ой шугууд түүмэрдэж улмаар өөрийгөө шатаажээ. Чингээд түүний гурван бие нь урдын гэлэнгийн цогцос, могоон цогцос, тамийн бие гэсэн зэргүүдэд шатсан гэдэг. Басгүй нэгэн хүмүүн газар доор нуусан алтандаа машид хорогдсон тул могоо болж төрснөөр
Бурхан багшид алтнаасаа өргүүл хэмээн шаардуулсан гэлцдэг юм аа. Дээрх явдлууд нь эд хэрэгсэлтэй баахан шунсны уршиг юм. Түүнчлэн өөрийнхөө биеинд хорогдсноор хорхоо болж төрсөн түүх бий. Урд далайн эрэг дээр могоо язгуурын нэгэн хорхоо бүсгүйн хүүрний дотор ам, гар, хамар, нүд чих тэргүүтний нүхээр нь чанагш янагс орж гарч байсан юм. Энэ нь урдын нэгэн бүсгүй биендээ ихэд тачааснаар үргэлжид толинд хардаг байсан бөгөөд тэрээр үхээд хорхоо болж төрсөн хэмээн зарлигласан буйзаа. Тийм учраас үхлийн үед чуулганыг хураах хийгээд бодийн сэтгэлийг харивжуулах, ерөөлийг хүчтэй хатуу тайлбах хэрэгтэй. Энэ нь биендээ ихэд тачаадаг хүмүүст чухал юм. Нэгэн игэл даржин номын бор хувраг мөнгөнд хорогдсноор мэлхий болон төрчээ. Тэрхүү мэлхий мөнгөө үргэлжид гараараа тэрдэг байсан гэдэг. Зарим хүмүүс тачаалын ирэхээр үхэж шаддаггүй юм. Нэгэн настай амдоол ам өөх тостой хоолнд ихэд хорогдсноор үхэж чадахгүй байсан болоо. Тэр үед гүнтэн жамбал ямбэр арга мэрэгнэр та гандангийн оронд явахыг л бодож үз. Тентхийн цав манзан биднийхээс хамаагүй дээр хэмээн даруй мөнөөх лам бээр сүүлийнхээ амьсгалыг татсан гэдэг. Хэрвээ бид бүхэн тачаалаа төвчж чадахгүй гэмээн тэр мэтийн зүйл бидэнд тохиолдохгүй байхын арга үгүй юм. Асар хашраан залхах хүч нь үхлийг биедээ намжлал, боомтлолыг хүчтэй хатуу үүдэх юм аа. Хэрвээ та нууц таринчин бол өөртөө эрх ашиг өгөх ч юм уу, эсвэл эрх авшиг хүртснээс бодисадын болон нууц тарины санварыг сэргээх ёстой. Хэрвээ тэр мэд үлдэж чадахгүй гэмээн намжлал боомтлыг аль чадгаараа сайтар үлдээрээ. Ерөнхийдөө үүнийг цаг үргэлж үлдэж байх нь чухал боловч ялангуяа үхлийн үед машид айнс ихтэй. Хэрвээ та бүхэн тэр мэд үлдэхгүй аваас тэр чин сүүдэр мэд дагах тул арилсан орон тэргүүтэнд одоход эдийгээр бэлэн болсон ч одож чадахгүй болдог юм. Ерөөлийн хүч. Ерөөлийн хүч нь арилсан орон тэргүүтэнд ерөөлийг тайлбах бус юм аа. Хамаг амьтны зовлон, хилэнц, түүтгэр өөр дээр чинь боловсрох хийгээд бодийн сэтгэлийг төрүүлэхийн ерөөлийг тайлбах хэрэгтэй юм аа. Дадлагын хүч нь та бүхэн цаг үргэж бодийн сэтгэлийг дадуулж байсны үр дүнд үхлийн үедээ оюуны дадлыг хүчээр бодийн сэтгэлийг бясалгахын агаараас үхэж ивгүтэх болоо. Түүнээс үлэмжийн зүйл гэж хаанаас байх вэ дээ? Манай бурхан багш гаслангаас ангижрахын өмнө баруун талаараа арслангийн байдалтай хэвтснээр нирван заларсан түүхтэй юм аа. Хэрвээ бид бүхэн тэр мэд хэвтэх ахвал арилсан оронд зорчихдоор ялгамжаа ихтэй. Ерөнхийдөө бага төрлөختний үед аврал одуулахын агаараас ивгүтгэлийн овцыг үлдэх хэрэгтэй. Харин их төрлөختний үест бодийн сэтгэлийг дадуулахын агаараас ивгүтгэлийн овцыг үлдэх ёстой юм. Сүүлийн ивгүтгэлийн овц нь арилсан оронд зорчихгүй байхын арга үгүй бөгөөд магттай зорчих болмой. Гівс чадхаваа бээр үххийнхээ өмнө сойвондоо хандаж ингэж хэлжээ. Тахилаа бошуухан тавигтун гэжээ. Хэдийгээр тэрээр хамаг амьтны тусын тулд нэрмэлтгүй танд төрхийн ерөөлийг тайлбсан ч тэнд төрөхгүй нь тодорхой болсон юм. Яагаад гэвэл түүнд арилсан орны үзэгдэл ургаж байсан гэдэг. Түүнчлэн гівш бодов бээр тэр айдлыг зохиосон ёсч бий. Урдын их хүү хоёр усанд живхийн цагт тэр хоёр харилцан нэг нэгэндээ сайхан сэтгэлийг үүсгэснээр хоёулаа гандангийн оронд төрсөн буйзаа. Бас урд жасаа химэх газрын ширэн зав даацсан хитэрснэр живэх дөхмөгт нэгэн илч сайхан сэтгэлийг үүсгэж улмаар завнаас үсэрсэн ч тэрээр үхээгүй бөгөөд солонгын гэрлэр хүрээлүүлсэн гэдэг. Угаасаа бод сэтгэл нь ялгамжаатай сайн сэтгэл тул засвартай бодийн сэтгэлээс янар тодорхой тайлбах гэмээн сайн оронд төрөх нь гарцаагүй юм аа. Бид чинь хиг болон пад химих таринтай эвгүйтгэлийн увцаар баахан сагсуурдаг шүү дээ. Хэрвээ эвгүйтгэлийн увцын шинж нь гарваас
бид бүхэн түүнийг чухам ихэд тооцдог. Ер нь ямар ч зоригдол өгүүгээр хийг олон удаа хэлэх ахуул бидний оройн зулаа дээр юутгэлийн шинжинд гарах болно. Энэ нь ердөө хийн хөдөлгөөнөөр хийсэн төдийл болохоос гайхаад байх ер бусын зүйл яавч биш болоо. Хэдийгээр оюун судлахуун эгүүтгэлийн хувьд нь хийг болон пад хэмээх тарин үгүй ч бусад эгүүтгэлийн хувьдас нугуудаас хамаагүй гүнзгий юм. Чухамдаа бусад эгүүтгэлийн хувьдас нугуудыг анхааран авсан ч өгөхдөө муу заяаны үүдийг хааж чадсан. Чадаагүй нь тодорхой бус. Хэрвээ та бүхэн дээрх 5 хүчийн үүднээс эгүүтгэх гэмийн муу заяанд унахгүй нь лавтай. Оюун судалсны хэмжээ. Ном бүхэн нэгэн таалалд хурах болоо хэмээн зарлигласан мэд. Ялж төгс нөхцөн бээр хэдий чинээ номын цогцыг зарлигласан тэр бүгд нь өөрийгөө инхрийлэн баригчийн ерөндөг дор зоригдсон учиртай. Ном хийгээд ном бусын хил хязгаар нь чухам юу юм бол гэвээс Нисванысын ерөндөг дор одсон одоогүй хоёр хэмээн зарлигласан болоо. Бүтээлийн дээд шинж тэмдэг нь Нисванис багасах явдал юм а. Хэрвээ тэр үгүй аваас тас шувуу тэргүүтэн нисэх, хулгана газар доогуур явах, загасч усанд чөлөөтэй шумбаж чадах тул бусад бүтээлийн шинж тэмдгүүд нь ямар ч үн цэнэгүй шүү дээ. Харин оюун судлахын үүднээс ном хийгээд ном бусыг шинжлэх гэмээн үн цэнтэй болно хэмээн зарлиглжээ. Үнэн хэрэгтээ ном үйлдэсний ором нь инхрийлэн баригч чинь багассан байх явдал юм а. Хоёр гэрчийг эрхэмлэн баригтун хэмээсэн нь өөр хийгээд бусад гэсэн хоёр гэрч юм. Хэдийгээр таны анхааран авлага чинь даамай биш атлаа дүрэн байдлыг эсгэх гэмээн бусад бээр чамайг ариун санвартан байна хэмээснээр сайнд тооцох болно. Илжигний чихний үрн гадна дотроо боловсроогүй гэж дөрвөн янз байдаг. Хэдийгээр гадна талдаа боловсрсон мөртлөө дотор талдаа боловсроогүй байх юм бол муур гитгэлүүгээ адил болоо. Тэр адилын башир хуурмаг байдлыг эсгэх аваас ном үзээгүй бусад хүмүүс таныг сайн хүн байна гэж тооцох байлгүй. Гэвч тэр мэтийн башир хуурмаг зантай байж болохгүй юм а. Бас хүү дотор талдаа боловсрсон хэрнээ гадна талдаа боловсроогүй юм шиг байж болохгүй шүү дээ. Хэрвээ та бүхэн гадна талдаа усгал дүлгөөн байх бол таныг бусад бээр сонжихгүй шүү дээ. Түүнчлэн дотор талдаа дүлгөөн байх нь өөрийнхөө үндэслэх анхааран авлагыг баяжуулах тул гадна болон дотор талдаа ариун байх нь чухал юм. Бодисодва нугууд муу алдрыг төвчдөггүй хэмээн зарлигласан мэд. Гадна талын муу алдрыг суурийг төвчиж хянамгаалахын эрхэм нь өөрийнхөө анхааран авлагадор сонжуургүй байх явдал юм а. Сэтгэлдээ ямагт амгалантай байгаарай хэмээх нь цог учрал гарахын цагт түүнийг аривжуулах хийгээд хадгалж хамгаалахын өдий төдий зүдгүүртэй байна хэмээснээр сэтгэлээ амгалангүй болгоорой. Харин та ядуу дарчиг аваас амжиргааны тухайд сэтгэл зовоод байх шаардлагагүй. Тэр үед та бүхэн баян задгалан байхын гэм эрүүг санах ёстой. Тиймээс та бүхэн ямарваа сайн муу нөхцөлийг мөр дор хэрхэн авах ёсыг мэдснээр сэтгэл амгалантай болон ханам мэдлэлтэй байх хэрэгтэй. Түүнчлэн магтаал, муушаал тэргүүтэн ертөнцийн 8 номын толгойг тэгшидгэж үйлснээр баяртай байна уу? Эсвэл үгүй юу гэдгийг учир шалтгааныг шинжих болбоос сэтгэл амгалангүй байхын газар үгүй болно. Хэдийгээр алгасарсан ч чадах гэмээн судалсан мөн хэмээх нь дөнгөж морь унаж сурч байгаа хүн сэтгэлээ алгасруулахгүйгээр морийг унаж чадмай. Харин сэтгэлээ алгасруулах гэмээн мориноосоо ойчих болмой. Тиймээс оюун судлахуйдор сайтар дадаагүй хүн бол туршлагагүй морьтон лугаа адил болоо. Түүнчлэн сэтгэл нь алгасарсан үед бусад бээр шүүмжилвээс тэрээр ууралсан ч дараа нь дурдлаар уур хилэнгээ амарлуулах болоо. Чингвэл оюунаа сайтар судалсан хүнийг сэтгэл алгасарсан байхад нь ч бусад бээр түүнийг зодож жанчиж шүүмжилж муушааваас уурлахгүй бол
оюун судасны хэмжээ тэр буюу. Судалгааны хэмжээ нь буцаасан мөн хэмээх нь өөрөөр хэлбэл үхэл мөнх бус хийгээд магад гарах үедор оюун судасны хэмжээ нь энэ насны хуурцал шунал хийгээд орчлонгийн хотол чуулган дор хүслээ буцаах мэт энд өөрийгөө инхрийлэн баригчийг буцаах нь оюун судасны хэмжээ болоо. Судасны 5 их шинж тэмдэг төгөлдөр болмой хэмээх нь та бүхэн зовлон хийгээд хорлол тэргүүтэн аль нь ч гарсан нисванисаар сэтгэл хөдлөхгүйгээр тэсвэрлэж чадах хатуужлыг эдлэгч их даяанч болно. Өрөөлийг өөрөөсөө илүүтэйгээр инхрийлэх тул их сэтгэлтэн болмой. Та бүхэн явдал мөр бүхэн дор 10 номын явдлаар хагацсахгүй тул их буянтан болно. Хилэнц нүглийн нарийнэгч болов халдаалгүйгээр урсгал дүлгөөн орших тул винан баригч болох болоо. Түүнчлэн та бүхэн их хүлэгний мөрийг анхааран авч байгаа тул их югзэр болох болно. Оюун судлахуйн 18 тангараг. Ерөнхий 3 утга доор үргэлжид суралцах тун хэмээн зарлигласан нь хамгийн түрүүнд оюун судлахуйн ам авсан тангараг луга хизээч бүү хагцаж үлдээрээ. Түүнчлэн оюун судлахуйг далимдуулж вина тэргүүтэн доод суртахаалыг басамжилж болохгүй юм. Хоёрдугаарт оюун судлахуйг тоомжиргүй байдлаар алдаж болохгүй нь оюун судлахуйгаар далимдуулж мөн инхрийлэн баригч үгүй хэмээх дөрвөн байдлыг эсрэгээр нь хүн хийгээд хүмүүн бус дор хорлол учруулах тэргүүтнийг цээрлэхгүй байх болоо. Түүнчлэн модны мөчир тэргүүтнийг хугалснаар хүн хийгээд хүмүүн бусыг хорлож болохгүй юм. Гуравдугаарт оюун судлахуйг алагчлалгүйгээр байлгах нь садандаа хүлцэнгүй мөртөө дайсандаа тэсвэргүй байх. Мөн хүн дор хүлцэнгүй атлаа хүмүүн бус дор тэсвэргүй байж болохгүй. Эдгээр нь ерөнхий 3 утга болоо. Дуршлаа оруулах хагаад өөрөө тэгш орших хэрэгтэй хэмээх нь өөрийн чинь үндэст буй урдын хэрцгий зан ариншинг агуулахгүй хагаад түүнийг уламж сайжруулан засах аргыг үйлдээрээ. Хамгийн дээд зэргийн хүн өдөртөө сайжирдаг. Харин дунд зэргийн хүн сарын дотор, адгийн хүн жилийн дотор сайжрах болоо. Та бүхэн дээрх 3 чухал аль нэгэнд чадах болно хэмээн ажиллах хэрэгтэй. Бүр тэр 3-ыг чадахгүй гэмээн машид гарснаар өтөл буурал болсон ч машид гарахаасаа өмнө биеийн бодол санааг хэвээр нь хадгалж байх нь байшингийн арын ургаа хадлуугаа адил болоо. Тийм байж яахан болох? Юутаач дуршлаа уруулах ёстой. Юунд дор уруулах ёстой юм бэ хэмээвээс бодийн сэтгэл магад гарах үе мөнх бус тэргүүтэн дор уруулах хэрэгтэй. Гэвч гадна талын үр байдлаа өөрчлөх хэрэггүй. Заримынх нь дотоод эрдмийн үнцийн ердөө 5 зоосонд ч хүрэхгүй атлаа гадна талдаа чухам нүдээ аньсны дүрэн байдлаар анхааран авлагыг ёстой нэг авч байгаа мэд аяддаг шүү дээ. Үнэн хэрэгтэй та бүхэн сэтгэлийнхээ анхааран авлагаас гарсан амсалгыг дээш нь арвижуулахаас гадна талдаа хэлбэрдээд байх шаардлагагүй. Түүнчлэн та бүхэн гайхамшигтай эрдмийн ахиц гарсан гэдгээ бусдад мэдэгдэх ямар ч хэрэггүй. Тиймээс та бүхэн дэвчил онолыг амссан ялгуусны их хүүгэн шиваала, худагт, ламжин лугаа адил байх хэрэгтэй юм. Мөн балдан даваа давгбээр ердийн бандтаа байсан бөгөөд хинч түүнийг анхаардгүй байсан гэдэг. Гисэн хэдий ч тэрээр зурагнаас сүү сааж чадхуус хэмжээний шид бүтээлийг олсон дээдэс байлаа. Тэр айдлын дээдэс нөгүүд өөрсдийнхөө эрдмийг ил гаргадаггүй байсан юм. Мөн гадамбын дээдэс нөгүүд бүтээлийг үйлдсэн хэдий ч бүтээлийнхээ шинж тэмдгийг үзүүлэх тэргүүтэн алдар нэрийг зохиодоггүй байсан уламжлалтай. Та бүхэн тэр мэд зохиох хэрэгтэй. Өөрийнхөө эрдмийг бусдад сурталчлах нь чандам нь эрдний гайхуулах мэд өдий саа тодгорыг далалдаг учиртай юм шүү. Тиймээс бид бүхэн ертөнцийн хүмүүслүүгээ ялгаагүйгээр номоо ихэвчлэн энэ насандаа алддаг шүү дээ. Мөн бид бүхэн ганц ч болов номыг үлдэхнийч
Хүн бүхэнд мэдхийн тухайд уулын орой дээр дарцаг хийсгэх лүгээ адилаар сүржигэндэг бидтэй. Тэр мэд байж яахан болох вүлээ. Жовжугийн гаадамбын ёсонд эрдмээ хунхан доторх зул мэд нуудаг байсан түүхтэй. Доройтсон гишүүнийг өгүүлж буй үлдэгтэн химээх нь бусдын гим дутагдлыг өгүүлж буй үлдээрээ гэжээ. Бусдын зүгийг ис санах болоо хэмээн бусдын гмийг зүг аль нэгэн ч ажиглахгүйгээр өөрийн гмийг үргэлжид ажиглах хэрэгтэй. Хэрвээ тэр үгүй аваас номын нөхөд игэл дарчин номын бор хуургууд нэг байранд хамт амьдардаг хуургууд тэргүүтэн бусад хүмүүсийн гмийг ямагт эрэлтснээр сүүлдээ бурхнаас ч гмийг хайх болно. Хэрвээ та бүхэн бусдын гмийг байнга эрэлцээд байх бол өрөөлийг басамжлах, үгүйсгэх тэргүүтнийг арвижуулахаас хэтрэхгүй юм. Тийм учраас бусдад гмийг бүү зүүгээрэй. Аль хүч ихтэй Нисванисыг эхлээд арилгах хэмээхэн өөрийнхөө эндэстдэх хүч ихтэй Нисванисыг хамгийн түрүүнд арилгах хэрэгтэй юм. Хэрвээ таны хүсэл тачаалын хувь их гмийн гуа бусыг дадуулах тэргүүтэн ерөндөгийг шүтснээр түүнийг арилгах ёстой юм. Үрийг горлох бүгдийг төвчгтэн хэмээхэн та бүхэндээ ямарваа буйныг үйлдсэн ч сайн хариу хийгээд сайн тийм боловсролыг орлох хэрэггүй. Хор идгээ твч хэмээх нь өөрийгөө инхрийлэн баригч хорыг буян луга хольж болохгүй. Нисванис төрөх аваас түүний ерөндөгийг шүтгэхгүйгээр залгамжааг нь үргэлжлүүлж болохгүй хэмээх их гол номлол нугуудад айлдсан байдаг болоо. Нисванисыг илт болох хариу түүнийг дарах хэрэгтэй. Буянтангууд 4 номыг үлдэгтэн хэмээн зарлигласан мэт. Бусад бээр чамайг муусны хариу тэднийг эргүүлэн муушааж болохгүй. Хэрвээ хам ловон тэргүүтэн өмнө ам авсан энэхүү 4 номыг төгөлдржүүлэхгүй болбоос та бүхэн буянтанг тооцоолохгүй. Хэрвээ хэн нэгэн та бүхнийг муу хөгшин нохоо хэмээн дуудах хэмээн чи муу хулгайч хэмээн хариулахгүй байх хэрэгтэй. Түүнчлэн хэн нэгэнд та бүхнийг дилсэх аваас хариуд нь 2 удаа түүнийг цохиж болохгүй юм. Мөн бусад чамайг хорлосны хариуд хавцал дотон байж эргүүлэн хорлох мэт хорлол учруулах таатай нөхцөлийг хүлээж болохгүй юм. Мөн өшөө хорслоо дотроо агуулах хэрнээ гаднаа сайхан мишээ хэрэгтэй гэмээн зарим ертөнцийн тэнэг мулгуу хүмүүс ярьцгаадаг. Үүгээр ном хийгээд ертөнц хоёр нь харш гэдэг нь харагдаж байна шүү дээ. Хэрвээ та бүхэн бусдын том алдаа дутагдлыг мэдэж байх бол олонний өмнө түүнийг гутааж дэлгэснээр 20 гмийг нь бүү уудлагдсан. Үүгээр жишээлж хүмүүн бус тэргүүтнийг эрслэн таслахын тухайд хатуу тарныг бүү уншаарай. Хэдийгээр та өөрөө буруу зүйл хийсэн ч башир хуурмгаар бусдад тохох ч юм уу, эсвэл альва нэгэн зүйлийг буруутгахын цагт бурууг нь бусдад тохож болохгүй. Мөн хайнгийн ачааг үхэрд тохож болохгүй билээ. Оюун судлах нь өөрийгөө инхрийлэн баригчийг номготхохын тухайд болохоос хүмүүн бусыг хортлохгүй гэмээснээр олж хүндлэл яруу алдар тэргүүтэн инхрийлэн баригчийг арвижуулахын угийг дадуулахад чиглэгдээгүй юм. Энэ нь гүрэм заслыг ертөнцийн ажил үйлдвэрт үйлдэхлүүгээ адил болоо. Тэр мэд байж болохгүй. Нийтийн эзэмшил эд зүйлсийг өөрийн болгохоор яарвчлах ч юм уу. Эсвэл хамгийн сайныг нь өөртөө авахын тулд хамгийн түрүүнд тийшээ хурдан гүйж уралдах лугаа адилаар очиж болохгүй юм. Бурхан чөтгөрт буух нь оюун судлахгүй нь өөрийгөө инхрийлэн баригчийн ерөндөг дор одохгүйгээр нөхөрт одох лугаа адил болоо. Өөрөө амгалантай байхын тухайд дайсан маань доройтох эсвэл үхэх аваас юутай сайхан хэмээх нь жаргалыг зовлонд эрэлцэх лүгээ адил болно. Тэр мэд байж болохгүй. Эдгээр 18 тангараг байдгаа. 22 суртгаал. Йог бүгдийг нэг дор үйлдэх хэмээх нь анхааран авахч бээр олон төрлийн буйныг үйлдээд байх шаардлагагүй юм. Яагаад гэвэл бүгдээрээ өөр хийгээд өрөөлийг арилжих дор хурдаг болоо. Хоол идсэн ч өөрийнхөө биеийг амьтанд аль хэдийнэ өгсөн буй за. Харин амьтны тусыг бүтээхийн тухайд энэхүү биеийг сэргээх хэрэгтэй шүү дээ хэмээснээр бусад
явдал мөр дор түүнчлэн найруулаарай. Мөн ухаан тарин хийгээд зарилгаар тушаан хөөх тэргүүтэн зан үйл бүхэнд дээрх адилаар үйлдэх хэрэгтэй юм. Хэрвээ энэ туслахгүй нөхцөлд эмч хануур түүнүүрийг үйлдэх гэмээн өвчин Нисванисыг ерөндөг дор өөрхийгээд өрөөлийг арилжахыг олон үүднээс үйлдэж болох юм аа. Та бүхэн буян бүхний ихэнд хотол өдөөлтөө засаж мөн сүүлд нь зориулахыг нь үйлдэж байгаарай. Түүнчлэн та өглөө бүр юу үйлдэхгүй гэдгийг шийдвэрлэж байх бол анс ихтэй. Мөн та нар зовлон жаргалын алинж гарсан оюун судалгыг анхааран авлахыг орхигдуулж болохгүй. Зарим нь албан тушаал, цог учрал гарахын цагт баярлаж хөөрснөр номоо алддаг. Харин зарим нь өстөн дайсан гарахын цагт зүрхшээснээр номоо алддаг. Та бүхэн тэр хоёрын аль нь ч гарсан оюун судалгыг анхааран авалгаа алдаж болохгүй. Ерөнхий номын тангараг болон оюун судалгын тангарагаа амь лугаа холбож сахих ёстой. Нисванисыг танин барих, ертөнцийг шүтэх, түүнийгээ үргэлжлэлийг нь таслахын бэрхшээл хатуужлыг шамдлаар мэдэж үйлснээр тэр 3 дор суралцаарай. Сайн лам лугаа учрах, оюунаа захирч чаддаг байх, зохилдоо нөхцөл болсон хоол, хувцсыг бүрдүүлэх гэх мэт ном үйлдэхийн уг болсон 3 эрхэм зүйлийг үйлдвэрлэснээр тухайн ерөөлийг тайлбах хэрэгтэй юм. Лам дор бишрэлтэй, оюун судалгын туршилтай, санамсар мэдэмсэр хоёроор суртгаалаа сахих 3-ыг доройтуулж болохгүй юм аа. Бие хэл сэтгэл 3-аа наацгай байлгаж болохгүй хагаад буйнд тохох хэрэгтэй. Биений буйн нь гагцхүү мөргөл гороо тэргүүтэн биш шүү дээ. Мөн биеэ игц шулуун болгож суух нь ч бас буян юм. Түүнчлэн оюун судалгын орныг дайсан садан хийгээд амтан бус хэмээн алагчлахгүй байх хэрэгтэй. Тэр мэт орон бүгдийг хамруулснаар гівш чадхаава мэт чин сэтгэлээсээ оюун судалгыг анхааран авах хэрэгтэй. Ялангуяа дайсан тэргүүтэнд тэсвэрлэхэд бэрх орон хийгээд лам эцэг их нэг өрөөнд хамтран амьдардаг хүн тэргүүтэн садныг тусдан судалснаар дадуулах ёстой юм аа. Тэгээд ч хоол, хувцас тэргүүтэн зохилдох шалтгаан бүрдсэн ч бай, бүрдээгүй ч бай, үргэлжлүүлэн дадуулах хэрэгтэй. Гэдэс сатгалан үлээ нартай өдөр номчингийн дүр байдалтай мөртөө муу нөхцөл буухын цагт игэл мэт байж болохгүй. Та бүхэн өнөөдрөөс эхлэн үүсгэхэд бэрх атлаа тус ихтэй бодийн сэтгэлийг дадуулах тэргүүтэн ч өөр хийгээд өрөөлийн 2 тусыг бүтээхийн тулд үйлдэх хэрэгтэй юм. Түүнийг хойд насны тухайд үйлдэхээс энэ насны тухайд бус юм аа. Мөн номыг үйлдэхээс ертөнцийн ажил үйлдвэрийг бүтээх буй бус. Басгүй та бүхэн оюун судалгыг эрхэмлэн дадуулахаас бусад номыг бус юм. Буруу ойлгож болохгүй хэмээх нь дараалан 6 буруу ойлголтыг үзүүлэх болоо. Номын ажил үйлдвэр дор зүрхшээснээр бэрхшээлийн хатуужлыг идэх төвчээр үгүй мөртөө ертөнцийн ажил үйлдвэр дор хатан зориг зүрх төвчээртэй байх нь буруу төсвөр юм аа. Сонсохгүй, санахгүй, бясалгахгүй 3-аар номыг амтлах ёстой байтал түүнийг онохгүй агаад ертөнцийн алмаа яриа, 8 худалдаа, цэрэг тэргүүтнийг онох нь буруугаар амтлах болоо. Хилэнцэтэнд нэгүүлсэнгүй сэтгэлийг дадуулахгүй мөртөө номын тухайд бэрхшээл хатуужлыг үйлдэж байгаа нугуудад нэгүүлсэнгүй сэтгэлийг төрүүлэх нь буруу нэгүүлсэнгүй сэтгэл юм. Асар ариун номыг бүтээхийг хүсэхгүй хэрнээ ертөнцийн амгалан жаргалан эрх баялагийг хүсэх нь буруу дуршил ажгүй. Хойд төрөлд тустай номыг үзэхийн оронд худалдаа 8, хууль эрх зүй тэргүүтэн хойд төрлийг ихэд хорлох сэдвийг суралцах нь буруу ирмэлзэл ажээ. Өөр хийгээд өрөөлийг буян мөн бусдын амгалан дор даган баясахгүй байх болоо. Нүгэл хийгээд дайсныхаа зовлон тэргүүтэн дор даган баясах нь буруу даган баясах буй за. Урд нэгэн гэлэн өрсөлдөгч нь ялагдлалын унал гарсныг мэдснээр ихэд баярлсныг гэвш бодов сонсоод даган баясагч нь сахилаа алдсан гэлэнгээс
үлэмж хэмжээний хилэнцгийг хураасан байна хэмээн зарлигласан гэдэг. Бид бүхэн ламынхаа дэргэд ном үзхийн цагт сулхан магад гарахыг төрүүлснээр хэд хоногийн турш эрчимтэй буян үлддэг. Дараа нь түүнээсээ залхаад буйныхаа үйлдвэрийг орхидог үстэй. Тэр мэд тааруулахгүй байж болохгүй. Гадамбын гом бринчимбэр алсын хараатай бай. Оюуна агуу ихээр үүсэг. Чанга сулыг нь тохируул хэмээн зарлигласан мэт. Ямарваа буйныг үйлдэхдээ чанга сулыг нь тааруулан байж эцэстээ сунгаж уртасгах хэрэгтэй. Та бүхэн өглөө эрт босхын йогийг үйлдэснээр өөрийнхөө дэглэмийг тааруулах ёстой. Сүүлд таагүй дэглэмээ дэлгэрүүлчих болно. Чингвэс газрын ахиз их байх болмоо. Энэ нь бөөс дэвхрэг хоёрын үлгэр лүгэ адил хэмээн зарлигласан буйцаа. Хүндлэн таслаж судлах нь оюун судлахын дор оюунаа даамаа тохох хэрэгтэй хэмээн зарлигласан ч эмч цус ханахад судас хийгээд арсны дагуу нь цоолдог шүү дээ. Түүнчлэн оюун судлахын өөрийн чинь үндсийг чулуу ясыг бутлах мэд номогдох юм аа. Тэгээд ч оюун судлахуудаар ажиглан шинжилснээр ажиглан бясалгалаар шамдах хэрэгтэй юм. Мөн аль хүч ихтэй нисванес дор ерөндлөгийг шүтэх ёстой. Амьтны тусыг өөрөө бүтээх нь зүв бөгөөд мөн бүтээн гэж ам авсан шүү дээ. Харин үүнийг бүтээж байна хэмээснээр бусдад туниж ялархаж болохгүй. Бусад бээр та бүхнийг олны дэргэж гутааж доош нь болгох тэргүүтэнд уурлан ундууцч болохгүй. Түүнчлэн та бүхэн өчүүхэн шалтгаанд хаврын тэнгэр шиг баярлаж гониглож болохгүй. Талархал тэргүүтнийг хүлээхийн тулд тусыг үлдэж болохгүй юм. Үүгээр оюун судлахын суртгаалыг номлож гүйцээлээ. Би тэр мэтийг үлдэх гэмээн цүүн цагийн нас тэргүүтэн 5 цөвөн дэвэрсэн үед муу шалтгааны бодийг мөр болгон уруулж чадах болно. Энэхүү увдас бол лам сэрлэн багаас дамжиж ирсэн түүхтэй. Чадваа бээр үүнийг олсондоо их баярлсан агаад одоо үхэхэд харамсах зүйлгүй боллоо хэмээн зарлигласан гэдэг. Үүгээр үзлийн аимшигаас бусдыг нь номлож гүйцээлээ. Мөн үүний өдий төдий тайлбарласан шажны эхний дэлгэрүүлэлтийн үед дээд нүгүүдийг үзлийн дагуу номлосон тул тодорхой бус байдаг юм. Оюун судлахын нарны гэрэл үзлийн аймгийг төв хэтрүүлэгчийн үзэл үгээд цохилдуулсан байдаг билээ. Тийм учраас та бүхэн хэтрүүлэгчийн үзлийн дагуу санах хэрэгтэй. Хэдийгээр Сэрлэнба бэр сэтгэл төдийхний үзлийг баримталдаг байсан ч хожим тэрээр төв тэргүүлэгчийн үзэл дор орсон гэдэг юм аа. Мөрийн цэргийн анхааран авлахын хөтөлбөрийг номлох үед бодийн сэтгэлийг үүсгэх тухай 3-4 удаа номлох уламжлал байдаггүй хэмээн зарлигласан буйцаа.